За хамгийн амар нь 1936-ад энэ биеийн үнэлэгчтэй завтай юу гэсэн чинь нөгөөд нь хитээс гээд 1936 чадлсан 1938-д баашин авлаа пульс олдгоо боллоо гэж байгаа байхгүй. Зүгээр ингээ санал дээр ингээ уцаа оролдоод хүн амьтантай чадлаа уулзах явах уу гэж сууж ирсэн гинт очиод пульсийн шалгасан юм шиг байна. Үргэлжлүүлээд Бишимбаевын утсан дээр сатанатын дугаар олддоггүй. Тэгээ хайж байгаа Саутик гэд хадгалсан байсан. За хэзээ нэг жилийн нэг чадан дээр 10 цаг 27 минут Нүкенова залгаад уцаар 7 секунд ярьсан. 16:53-д Бишимбаев юун цэцэрлэг вэ? Ээж рүү залгах гэдгсэн. Нүкенова ойлголоо. Бишимбаев зүв байна. Сатанат инээж байгаа эможи явуулж юм. Бишимбаев би очиж баяр хүргэж утсангөө энэ гэд. За 18:40-д 2 тамхи авчих 0-ын цас дууссан энэ гэд Сатанат Бишимбаев л бичиж байгаа хгүй тэгсэн чинь Бишимбаев ойлголоо. За ингээд 22:07-д Нүкенова локейшнаа явуулсан. Бишимбаев ягаад дандаа худлаа ярьж идэв гэд бичсэн voice явуулсан. За 10 сарын 28-нд хан янзлах хэрэгтэй байна гэдгсэн чинь Бишимбаев чи нэг блогер таньдаг охин байна уу? Тийм нэг таньдаг охин байвал Бауур рестораны реклам хийх хэрэгтэй байна гэх voice явуулсан байсан. За 10 сарын 30-нд Сатанат руу 3 удаа яриад хойноос нь уцаа авах болохоор voice явуулсан байсан. За өнөө орой гоё гэртээ байя. Ингээд ажил мэлээ дуусчаад биеэр тайрлаа очлоо ухааны бичсэн байсан. За тэгээд 10 сарын 30-ны өглөө ингээд Сатанат Бишимбаев руу ингээд айгуу урт ингээд нэг юм хүний хэлсэн нэг юм квотууд идэв штэ ингээд фейсбુક дээр явж мавж идэг ингээд чи бол амьдралынхаа гол дүр өнөөдөр чиний амьдрал тийм тохиолдсон чи байдлыг гартаа маа ингээд нэг юм мотивашнл нэг юм урам зориг өгөх нэг юмнууд идэв штэ тэрний хэлсэн тийм үг гэх тиймэрхүү юмнууд айгуу их явуулсан байсан. Тэгээ би тэрийн их амар бүгдийг орчуулаагүй нэг 6 хэлээд байгаа ч юм шиг зарим нь. За тэгээд 10 цаг 5 минутанд би сөрөг зүйлсэд анхаарал хандуулахгүй энэ төр гэсэн нэг юм өөртөө өгж байгаа амлалт шиг юм явуулсан байсан. Тэр нь болохоор одоо Бишимбаевт ингээд урам зориг өгөх гэдэг юм шиг байгаа юм. За тэгээд 15 цаг таана байна гэд тэгсэн тэнгүүтлээ Сатанат voice явуулаад би ингээд болтоо авлаа ингээд хар өнгө цагаан өнгө гэд нэг тиймэрхүү юм ярьдсэн. За тэгээд Нүкенова надаа ерөөсөө дулаан уцаа олдохгүй маа гэд энэ чат явуулсан байсан. За ингээд 11 сарын 3-нд 16 цаг 10 минутанд Бишимбаев залгаад тэгээд Нүкенова нэг скриншот явуулсан. Тэр нь нөгөө нэг локейшнаа харуулдаг нэг 5 хүний скриншот явуулсан шүү дээ. Айтем миний локейшнийг харж ийн гэсэн байдалтай. За ингээ 16:20-д нөгөө нэг чат хийсэн шүү дээ. Сатанатын утасны гарч ирээдсэн. Дөрөвчийг асаадгүй мөн энэ гэсэн чи дөрөвчийг ажилтгүй мөн энэ гээд тэрийг Бишимбаевын утсан дээрээс яг харсан. За тэгээд 11 сарын 4-нд Нүкенова би чамайг хүлээж гэн гэд тэгсэн. За 11 сарын 7-нд нэг хүний дугаар явуулсан. 11 сарын 8-нд нөгөө нэг хөлс дарагчны талаар чат хийсэн. За ингээд Бишимбаевын утсан дээр нэг 10 сараас эхлээд ингээд чат нагаахгүй. Тэгээд 7 сарын 15-нд нөгөө нэг Бишимбаев руу Сатанатын явуулсан гуйсан хайрын захиа махаа энтриг нь одоо яг яаж батлах вэ гэж прокурор асуудаг байхгүй. Тэгсэн чинь тэр чинь ингээд скриншот нь миний утсан дээр байгаа штэ. Сатанат над руу явуулчихсан би ингээд скриншотлоод авсан байгаа гэд тэгсэн чинь тэр скриншотыг чи хуурамч үгүй бид нар яаж мэдэх юм гэсэн чинь би юу гэж тийм хуурамч юм хийж идэм бэ? Би амьдралдаа тийм хуурамч юм хийж үзээгүй. Би зураг мур яаж янзлалтыг мэдэхгүй гэд тэгсэн. За үргэлжлүүлээд нөгөө нэг юу байгаа. Гэр цэвэрлэгчтэй ярьсан нэг чат. Женескул гэдэг нэг гэр цэвэрлэгч байгаа байхгүй. За энэ хүнтэй чатлсан чат харах юм бол Бишимбаев энэ хоёр нэлээд олон удаа ингэж чатлж исэн. За 3 сарын 21-нд жишээлбэл энэ Женескул та гэртээ байна уу? Би хивс одоо очноо гэдгсэн чи Бишимбаев окей гэсэн. За ингээд 4 сарын 18-нд Женескул Сатанатын юмыг очиод маргааш орой авах боломжтой юу гэсэн чинь та бидний юмд битгий оролцох гэсэн. Тэгсэн чинь Женескул уучлаарай Сатанат надаас ингэ асуучих гэж гуйсан юм аа. Гэхээр тэгээд ингээд уучлалгүйгээ дууссан. За 4 сарын 24-нд Бишимбаев энэ цамцыг олохгүй байх гэж зургийг явуулсан. Тэгсэн чинь Женескул угаалгын нөгөө нэг машинд хийх гээд сагсанд хийсэн байгаа. Тэгээд угаагүй байгаа гэд тэгсэн. За ингээ 10 сарын 5-нд тэр жоохон уусан байсан байхаа. Тэр унтахыг хүссэн. Би шилнүүдийг нь аваад хайсан, хоол идэх хэрэгтэй байхаа гэж үзэн. За Бишимбаев Сатанат 2 10 сарын 5 билүү 6-наас 10 сарын 17 хүртэл ингээд харилцаанд муудаад салсан байхгүй. Энэ үед Сатанат түрээсийн байранд байсан. За тэгсэн чинь Бишимбаев нөгөө нэг цэвэрлэгчийгаа Сатанатыг очиж шалгаач гэж гуйсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь ингээд 10 сарын 5-нд Женескул Бишимбаев л тэгж байхгүй.
тэр нэлээд уусан байна, жоохон ууцсан байна. Тэгээд унтахыг хүсээд айгүй ядарсан байна. Тэгээд би гэртнээс нь бүх шилнүүдийг ингээд янзлаад хаялаа. Тэгээд ер нь бол миний бодлоор хоол идэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгсэн чинь Бишимбаев та ороод гэрийг цэвэрлчихээ гэсэн. Тэгээд Женискул болохоор за би орой очие. Тэгээд таныг явуулсан гэж хэлэх үү гэсэн чинь Бишимбаев тэг гэсэн чинь Женискул ок гэсэн. За ингээд Женискул гэртнээ орсон чинь тавчиг эндүү алчуур энтер гээд авах юм их байна, хэрэгтэй байна гэсэн чинь Бишимбаев та ярьсан уу гэдгсэн. Дэлгүүр явж орд ирний дааваа авлаа 28,000 тенге болсон. 8,000 тенгэгээр алчуур авлаа гэсэн чинь Бишимбаев за худалдаад авчих би мөнгө шилжүүлье гэсэн. За ингээд Женискул 50,000 эндүү авах гэсэн чинь 50,000 тенгээг нэ тэгэхээр нэлийн хүнтэй за Монгол мөнгөөр бараг 300-500 үлээ 350,000 төр юм байна. Арай үнэтэй юм байна гэдгсэн чинь юу окей тэгээд Женискул болохоор одоо байрны эзнээс яг эндүү байна уу гэж асуугаад үзье. Заавал шинэ эндүү авах шаардлагагүй гэдгсэн. За ингээд тохиролцсон. Тэгээд 28,000 тенгэгээр дааваа авсан 26,000-аар нөгөө нэг бок тэгээд тавчиг энтер аваад Бишимбаев би тань руу 28,000-ыг явуулсан шүү дээ гэсэн чи үгүй тэр чинь ингээд ордерны давааныхээс юм 26,000 тусдаа гэд тэгээд ингээд дахиад мөнгө явуулсан байгаа. За 10 сарын 16-нд Бишимбаев сатанат хэр байна? Утас нь ажиллаж гин үү гэж Женискулээс асуусан гэсэн чинь цэвэрлэгч Сата 5 дахьад ажилтаа байсан. Ер нь гэрээсээ гарсан тэгээ гэртээ ирээд унтсан, үлдсэн өдрийг гэртээ өнгөрөөсөн. Би яах уу гэд сатанат ингээд айгүй юм докторгүй байсан гинэ. Тэгсэн чинь Сатанат ингээд яг тэр үед Женискулд Бишимбаев ингээд нисээд ирж байгаа гэрэн цэвэрхэн үү гэж асуусан гинэ. Та гэрийг нь боломжтой бол цэвэрлэх боломжтой юу гэж асуусан гинэ. Тэгсэн чинь Бишимбаев би түүн дээр очихгүй юу? Та ингээд Сатанатаас асуугаад өгөөч. Тэгээд нэмээд уусан байна те гэсэн чинь Женискул ерөөс уугаагүй байсан. Гэрт нь ерөөсө шил мэл байгаагүй. Би одоо ингээ гэрийн цэвэрлж байна гэдгсэн чинь Бишимбаев намайг блокноос гаргаад өг гэж хэлээд өгөөч гэсэн чинь Женискул за одоо би залглаа гэсэн чинь Бишимбаев тэр уусан байна уу гэд дахиад асуусан гэсэн чинь Женискул үгүй гэдгсэн. Женискул тэгснэ тэр миний дуудлагыг таслаад байна. Бишимбаев та такситад очиж таны утсаар би шууд Сатанаттай ярьчи гэхээр Женискул за тэр 2-3 өдрөөр явсан юм шиг байна. Гоо сайхан байхан мейкап энтер нь бол гэртээ байна. Гэтэ гэрээсээ жоохон хол явцсан юм шиг байна гэдгсэн. За ингээ 10 сарын 22-нд Бишимбаев та өнөөдөр цэвэрлэгээ хийхээр ирэх үү гэдгсэн байна. Женискул болохоор нэгд өдрөө өглөө юм уу өнөөдөр орой очих боломжтой. Бишимбаев та орой 6-аас ирчих гэсэн Женискул та төлхөрөө үлдээчих гэсэн чи би гэртээ байна. Женискул за такси явуулаарэ гэд тэгээд Бишимбаев такси явуулсан. За ингээд утсан дээр өөр чат шалгах юм бол Индира Асанбаеватай чатлсан чат байна уу гэж асуусан. Яг нөгөө нэг Дима Билоны концерт дээр ирж хатар дээр нүсдэг эмэгтэй өөрөө нөгөө инстагаар тайлбар тавиадсан. За тэр эмэгтэйтэй чадлсан чат юу ч байхгүй. Султанбек гэд хүнтэй чадлсан чат юу ч байхгүй. Ина Игровна гэд хүнтэй болохоор 10 сарын 30 тэг 30 минутаас танаас зөвлөгөө авъя гэж чат бичсэн. За Анита гэд бас сэтгэл зүйч шиг Сатанаттай уулзуулахыг хүссэн. За ингээд сэтгэл зүйчийн талаар ингээд маш удаан ярьсан. За ерөөдөө яасан бэ гэхээр штэ. Бишимбаев Сатанатыг сэтгэл зүйчтэйгээ уулзуулаад ингээд одоо өөрийнхөө яг явдгаас өөрийнхөө явдаг сэтгэл зүйчээс арай өөр гэр бүлийн зөвлөгөө өгдөг тийм сэтгэл зүйчийн ингээд контактыг аваад тэр хүн дээрээ хамтдаа явахыг хүссэн. Тэгээд тэр хүнтэйгээ ерөөхдөө нийтдээ бараг 1 2 3 4 5 6 ийм сешн одоо сэтгэл зүйн зөвлөгөө авсан уулзалт хийсэн байгаа. Гэхдээ онлайнаар тэр нөгөө нэг Москвад байдаг хүн гээд тэгээд нэг уулзалт нь 8,000 байдаг 8,000 тенге онлайн уулзалт зүүмээр. Тэгээд нийтдээ багц магц авах юм бол 48,000 тенгэний багц магц гэд байд юм бэл. За ингээд Юлия Герасимова гэд гэр бүлийн сэтгэл зүйчдээр цаг аваад Бишимбаев өөрөө 4 сарын 23, 29, 6 сарын 29, 7 сарын 4, 24-нд Бишимбаевын ингээд банкны апплинд орсон чинь ерөөхдөө Байжанов Сатанат хоёрлоо нэлээд их мөнгө явуулдаг гэсэн. Сатанат руу ингээд 600,000 тенге одоо тэр чинь 4 сая 200 250,000 400,000 гэл ингээл 2 сая 800 энэ гэл ингээл нэлээд их явуулдаг гэсэн байгаа хгүй. Тэгээд Сатанатыг ер нь бол тэтгдэг гэсэн ингээ харагдаж байгаа. Байшин болоо ч гэсэн айгүйх мөнгө явуулдаг гэсэн одоо нэг засварын ажилтай холбоотой. За тэгээд 11 сарын 7-нд Гүлнара Е гэд нөгөө нэг одоо Шимкентэд байдаг тэр нөгөө хөдрийн мэрэгчлүүгээ 250,000 тенге явуулсан байна. За ингээд нэг сая 500,000 төгрөг гэх юм уу. Тэгээд өөрөө хэлж байгаа хгүй би бол ингээд тэр хүнээс одоо нөгөө тэ өөрийнхөө бизнестэй ажилтай холбоотой зөвлөгөө авч юмаа ингээд одоо асуудаг байсан учраас тэр бол миний хувийн юм гэд тэгж байгаа.
За ингээд таксигаар явсан 1520 тенге, 980 тенге энэ төр гээд ингээд таксины мөнгө зөнгө бүх юм харагдаж байгаа. 11 сарын 8-нд бол 3 удаа таксинд суусан байсан. За дараагийн рилээр би нөгөө нэг скриншотоор 7 сарын биш тий 15, 7 сарын 17, 19-нд явуулсан ингээд тэр нөгөө чатныхын скриншотыг харуулъя. За прокурор энэ дундуур Бишимбаеваас асууж байгаа байхгүй таны утсан дээр ингээд сатанат гэж одоо скриншот дээр чи ингээд сатанат гэсэн хүнээс чат ирсэн байна. Тэгсэн чи таны утсан дээр энэ сатанатыг та салтик гэж хадгалсан байна. Энэ скриншот чи хурамч авах боломжтой биш үү гэсэн чи 7 сар сатанат бит хоёр салаад би утсыг ингээд одоо өөрийнхөө утсаас устгасан. Тэр үед анх салтанат байдаг байсан. Одоо сүүлдээ нөгөө сүүлд бит хоёр эвлэрэхэд би утсыг нь дахиж ингээд хадгалахдаа салтик болгосон юм аа. За тэгээд ерөөхдөө ягаад та ингээд чат матаа скриншот хийгээд идэм бэ гэсэн чинь саатад харуулах гэж тэгдэг юм аа. Ягаад байгааг нь ингээд чи ингээд дэжтэй гээд ингээд харуулах гэж. За ингээд сэтгэл зүйчтэй болохоор хоёр уулзалт үлдсэн байна гэж сэтгэл зүйч нэг 7 сарын сүүлээр ингээд хэлжсэн. Гэхдээ дахиад уулзалт хийгээгүй юм шиг байгаа. За тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө авангууд ингээд зөвлөгөө авсан болгоны дараа сэтгэл зүйч ингээд за та ингээд одоо нарциссизмын талаар илүү их судлах хэрэгтэй. Энэ дээр анхаараарай. Таны ингээд хийж байгаа үйлдэл чинь сатанат аягүй ширүүнээр хүлээж авч байгаа учраас та үйлдэлээ ингээрээ энэ төр гэд маш их ингээд уулзалтын дараа чатаар зөвлөгөө ингээд одоо хийх юмнуудыг ингээд даалгаад өгчт юм билий. Тэгээ сатанатад ч гэсэн ингэн тэгнэ мэгнэ гэх. Тэгээ сатанат ерөөхдөө ингээд сэтгэл зүйн зөвлөгөө гэр бүлийн зөвлөгөө авахд жоохон дургүй байсан юм шиг гэлээ. Ерөнхийдөө бол ингээд яг энэ гэр бүлийн Юлия Герасимоватай Бишимбаев илүү их ингээд харьцдаг гэсэн санагдсан. За үргэлжлүүлээд Бишимбаевын утаснаас сатанат руу мөнгө явуулдаг гэсэн нь амар тодорхой. Ингээд Каспи банк. За энэ чатуудыг шүүгч уншиж өгсөн байгаа. Ингээд сатанат за бид хамт байх хувь тавилангүй юм байна. Явдаа би үс хон санаагүй. Гэхдээ чамайг хайрлах хайр дууссан. Зүрхний нэг хэсгээ тастаад delete хийлээ. Устглаа. Ёс суртахуунгүй мангас гэд сатанат 2 удаа видео кол хийсэн чинь тэрийг нь аваагүй. Би одоо гэр нураалаа шүү утсаа ав гэж хэлсэн. За тэгээд яг энэ чатаар нь штэ тий Бишимбаев шууд өөрийгөө хамгаалж байгаа. Сатанат гэрийн хаалгам эвдэлдэг гэсэн байхгүй наа чи нураалаа шүү. Өөртөө оронгоор нэрвүүллээ шүү гэдэг. Тэгдэгээс магаас дээ гэд өөртөө нотлох баримт болгож ашигласан энэ чатыг. За ингээд энэ 7 сарын 15-ны чат шүү за. За тэнгуүтлээ би явлаа. Чи бүхнийг миний төлөө хийсэн шүү дээ. Би бүх юмаа аваад явлаа. Гоё л чимэглэлээ хүртэл энэ бүхэн чамаас гэдгийг би ойлгож байгаа. Бүх зүйлд баярлалаа. Чи үнэн ба чин сэтгэлээсээ байсан гэдгийг би мэдэж байгаа. Бид биенээ үнэлсэнгүй гэснээр 2 удаа видео кол хийсэн чинь дахиад ингээ утсыг аваагүй. За тэг ерөөдөө Бишимбаев би бүр ингээ тоохгүй байхад хүртэл над руу ингээ бичээд идэг гэсэн гэж хэлж байгаа. За ингээ 7 сарын 15-нд үргэлжлүүлээд Кондик намайг бас уучлаарай. Бүх юм ойлгомжтой. Бид хоёрын бүх юм сайхан болно. Хүндлэл нөхөрлөлөөр өндөрлөцгөө. За 7 сарын 17-нд сатанат миний дуудлагыг авчруулах уу? Сайн уу? Би чам тайртай штэ. Намайг уучлаарай. Гэртээ ирэлтэй. Миний зүрх өвдөж чинь намайг ойлгоод уучлах чадвал гэртээ ирээч. Би чамайг уучлалаа. Хэрвээ чи засарч чадвал засарч чадахгүй ч надад итгэхгүй байвал чамайг байхгүй байсан ч би энд амьдарсаар явах болно. Би ганцаараа үлдмээргүй байна. Би өөр хүнийг хайрлаж чадахгүй. Тэр үед чи буцаж ирээд твчээд уучлалсан штэ. Намайг уучлаарай. Буцаад ирээч. 7 сарын 19-нд сатанат одоо яг Бишимбаев Алматид байгаа. Сатанат Астанад байгаа. Тэгээ Астанад байгаа нөгөө Туран 5 гээд Туран 5 гээд байранд байгаа хгүй Бишимбаев хүлээж байгаа. Тэгээ тийх хугацаанд нэг 7 хоног мөнөчлөө хэд хоног амьдэрснийг Бишимбаев мэдгүй. Гэхдээ нэг хэд хоног амьдэрсэн. Тэгж явахдаа түрээсийн байр хайжсэн байгаа хгүй. Тэгээд байрны түрээс 7 сарын 19-нд байрны түрээс 1 сая эхлээд явуулж болох уу? Бүх байр урьдчилгаа асууж байна гуй гэд тэгсэн чинь Кондик ойлголоо гэсэн. Сатанат би явахыг хүсэхгүй байна. Чамайг тэр чигтээ алдхаас айж ийн. Бүр зүрх уйлж ийн. За ингэнгүүтэй штэ тий. Үнэхээр ингээд чатаар нь Бишимбаевын утаснаас ингээд тодорхойлцсон. Сатанат энэ чатуудыг угаасаа бичсэн. Тэгээд ер нь бол баг нөгөө нэг цэвэрлэгчтэй чадлсан чат. Тэгээд Баяжановтай чадлсан чат надаас харахад ингээд сатанат уудаг байсан нь ингээд батлагдчихж байгаа. Одоо тэр сэтгэл гутралд ороод яг ингээд уусан юм шиг байна л та. Тэгэнгүүтлээ Бишимбаевтай нийлэх гэж ингээд үзээд Бишимбаев хажуунаас нь бас ингээд сэтгэл зүйч дээр очиж харилцаагаа аврах гэж үзээд ерөөхдөө нэг арга олохгүйсэн ингээд жоохон явцгүй л харилцаа исэн юм байна дөө. Тэгэд ийм харилцаанаас ер нь салаад сурчвал зүгээр юм байна дөө. Гэс салаад тус. Яг ингээд айгуу сони ингээд нэг салчаад биендээ ингээд татагдаад ахруу тий яагаад тий дуусах юм ингээд дуусгах юм уу дуусахгүй байх юм уу амар юм ярвхтэй харилцаа юм.
За энэ эмэгтэй Гүлнара Назарбекова гэдэг эрүүл хооллолтын тийм блог хөтэлдэг блогер эмэгтэй ерөнхийдөө инста инфлюенсер гэж хэлж болно. 17 мянган дагагчтай 1973 оны эмэгтэй байгаа. 11 сарын 9-ний өдөр Бао ресторанд ирж VIP 4-р өрөөнд Бишимбаевтай уулзаж суусан байгаа. За 4 цагаас 6 цагийн хооронд бараг цаг 30 минут уулзаж суусан байгаа хгүй. За би бол өмнө нь Бишимбаевтай ямар ч харилцаа байхгүй. Бид нэг клубт харьяалагддаг, гольфийн клубт. Би 7 хоногт 6 удаа дасгал хийдэг. Би 11 сарын 2-нд Ташкент явсан байсан. Тэр үед тэмцээнд оролцох гэж явсан. Тэр маргааш гольф тоглож уулзах уу, ярих юм байна гэж хэлэхэд нь би одоо тэмцээнтэй байгаа гэж хэлсэн чинь гольф чат нэр бичсэн байгаа штэ гэдгсэн чинь тийм үү, би гольф чат хараагүй юм байна, мэдээгүй юм байна гэсэн. За тэгээд би Астана хотод 11 сарын 7-оос хойш уулзах боломжтой гэж хэлсэн. За тэгээ би 6-нд ирнэ. Тэгээ 7-нд уулзах боломжтой гэж хэлсэн байгаа. За би Айгримтэй 8-нд гольф клубт очсон. Найзтайгаа гэх юм уу. За өглөө гольф клубт ингээ очичоод өдрийн цайны цагаар намайг Астанад ирсэн үгүйг асуух гад Бишимбаев залгасан. Тэгээд уулзъя гэсэн. За тэгээд 9-нд цаг тоглосон. Кофе уугаад уулзъя гэдгийгсэн. За яг хитээс уулзах уу гингүүд нь би өглөө дасгалтай тэгээд орой саунд орох учраас өдөр гэж хэлсэн. За ингээд манай Кудаги Алена гэдэг аахгүй. Кудаги гэдэг нь яг казахаар хэлээд байгаа юм уу? Кудаги гэдэг үгийг би юу ойлгоогүй. 11 сарын 9-ний орой манай Кудаги Аленагийн төрсөн өдрийг тэмдэглэх байсан. Тэгээ 9-нд өдрийн хоолны дараа уулзахаар тохирсон. За би бэлтгэлээ өглөө тарчаад өдөр гэртээ ирсэн. За тэгсэн чинь Бишимбаев залгаад уулзах хэвээрээ юу гэсэн. За тэгэнгүүт манай найз Айгрим ажил тараад тэгээд намайг очиж авах байсан юм аа. Тэгээд саунд руу хамт явах байсан. За би такси дуудаад Бао ресторан руу ирсэн. Ресторан хаалттай байсан. Тэр галтгооны талаас гинт Бишимбаев гараад ирсэн. Тэгээд VIP дөрвөлөө намайг дагуулад орсон. Тэгээд юуны талаар ярилцсан бэ гэхээр тэмцээн, хүүхдүүд, эрүүл хооллолтын сургалтын талаар ярьсан. Өөрөө нөө сургалт явуулдаг байгаа байхгүй. За тэгээд бид рестораны талаар ярьсан. Надад 2-3 ресторан ерөөхдөө таалагддаг эрүүл хоолтой учраас тэгээд Бао рестораныг бол ингээд одоо бараг хоол иддэггүй юм шиг яадгүй л нөгөө ногоон хоолтой махнаас татгалцсан тийм юм ихтэй юм. За дараа нь тэр ингээд онлайнаар манай хүүгийн хурмын талаар л харсан юм шиг байгаа. Тэгээд надаас манай хүүгийн талаар асуусан. Таны охин их хөөрхөн юм аа гэдгийгсэн. Би 30-тай охинтой. Гэхдээ 2 дахь охин маань блогероо гэдэг одоо нөгөө хүүтэн суусан бэрийга миний охин гэдэг юм билий. Тэгээд хүүн нэг айгуу мундаг айгуу бас дагагчтай тийм Казахстанда байдаг Мира гэлөө блогер охинтой суусан байгаа хгүй. За тэгээд манай охин бол бьюти блогероо. Тэгээд Бишимбаев намайг дуудаж авчирчаад танай охинтой ажилламаар байна гэд надад тэгээдсэн. Тэр нь надад айгуу сонин санагдсан гинэ. Гүлнара өөрөө хэлсэн манай охин ингээд насан туршсан хүн тэгээд хамтран ажиллах хүмүүстэй өөрөө харьцдаг гэд хэлсэн юм л та. Тэгсэн чинь гэд тэгээд тэр Бишимбаев ерөөхдөө Гүлнарагаас та хүүхдүүдтэйгээ харилцаа хэрвээ энтер гэж ингээ хүүхдүүдийн талаар мэдгээд асуугаад ирсэн гинэ. Тэгээ ерөөхдөө харилцаараа өрнүүлсэн. Тэгээ 2-3 удаа ерөөхдөө цаг 30 минут уулзахад 2-3 удаа гарч явсан. Гарч явах болгондоо ингээ утсан дуграад тэгээд эсвэл ингээ уцаар ирээд гарч исэн. Тэгээд ер нь бол уулзалтны 3:30-аас эхэлсэн байхаа гэд тэгж байна. Тэгээд би өөр ресторанд би нэг өөр эрэгтэйг харсан. Тэгээд тэр эрэгтэй чинь Бажанов мөн үү гэд асуусан чинь би царим ариг нэг одоо хэлж мэдэхгүй байна. Мэдхгүй Бажанов мөн гэж хэлж чадахгүй гэсэн. Та тэр үед Бишимбаевын гарыг харсан уу? Гар мар нь яасан байсан бэ гэсэн чинь би гар марыг юусан анзаараагүй. Шарх энэ төр хараагүй гэсэн. За тэгээд чи цэцэг шиг үнэртэж байна гэсэн чатыг чинь талаар ярья. Сарнаа шиг гэсэн. Би тэр өдөр юу тохиолдсноо сайн мэдэхгүй байна л та гэд бүр амар сандралтай заяа бүр ингээл у меня везет как утопленнику вообще в тот день. Это честно, я просто не знаю. По существу. Ко мне пришло сообщение. За Кондикээс надад ингээд дуудлага ирсэн байсан. Би дуудлагыг ингээ анзаараагүй байсан гэнэ. Тэгээ notification ирсэн байсан гэж хэлж байгаа хгүй. Тэгээд тэрийг би Кондик гэж хадгалсан одоо Бишимбаевыг Кондик гэж хадгалсан байдаг. Миний Кудаги Аленаг би Кудаги гэж хадгалсан байдаг гэж байгаа хгүй. Кудаги гэдэг нь одоо хүүхдэл хэлээд байгаа юм шиг. Гүлнара Назарбекова Бао ресторанаас гараад торт цэцэг авах гээд хажуугийн дэлгүүр орсон. Тэгээд нөгөө торт цэцэгнийхаа зургийг ингээд авчаад Кудаги руугаа явуулах гэсэн, Алена руугаа явуулах гэсэн чинь өнөөдөр би ингээ бүр чата хараад өөрөө би бүр шоконд орлоо. Өнөөдөр гэж байгаа байхгүй. Тэгээд одоо цаг дээр та цэцэг шиг үнэртэж байна гэж хэлсэн чи ямар учиртай юм бэ гэд тэгсэн чинь миний чат Аленад очоогүй байсан. Тэгээд Алена бүр ингээ ажил нь тарахгүй бүр шүн 22 цаг гэж яхад саунд ирсэн байхгүй юу. Тэгээд тэр үед би бүр ингээ анзаарсан.
Тэг би ингээ Кудаги Алёнаар болгоо чи цэцэг шиг үнэрт чи ингэж чи тэр зургийг явуулсан байхгүй юу? Торт цэцэгний зураг гэтгсэн. За тэгээд та 18 цаг 57 минут 18 цаг 58 минутанд одоо өөрөө ресторанаас 6-аас өмнө гараа явцсан гэж байгаа шүү дээ. Тэгээд Бишимбаевтай ярьсан байна утсаар. Эхнийх нь дуудлага нь 12 секунд, дараагийнх нь 33 секунд байна. За тэгээд та юу ярьсан бэ гэтгсэн чинь Бишимбаевтай эхлээд ингээ яриад та явсан уу гэд ингээд надаас асуусан чинь сүлжээ унаад тэгээд би аль хэдийнэ явсан гэж хэлж амжсан. Тэгээд 18:58 болохоор би эргүүлж яриад за баяртай гэд юмаа яриад дуусгасан. За тэгээд ресторанд болохоор шүү дээ тий Айгрим гэд өөрийнх нь найз нь ирээд машинтай өөрийг нь аваад тэгээд нөгөө торт морт аваад цаашгаа савнлуу явсан байгаа хгүй. Тэгээд миний амар гайхаад байгаа юм. Айгрим нь шүү дээ тий рестораны паркингт машина тавиад ресторан руу баавал орж ирсэн заяа бүр. Айгрим орж ирсэн. Тэгээд Бишимбаевтай бараг танилцчаад ресторан руу бүр шатаар Айгрим ресторан руу бүр ингээ гарч ирж шүү дээ тий Гүлнараг ресторанаас авч гарсан гэж байгаа хгүй. Тэгээд Айгрим нь болохоор энэ шүүх хурал дээр ирж тайлбар тавихгүй. Амар сонирн байгаа зингээ хоёр эмэгтэй орж ирээд гараас тэнгуүтлээ шүү дээ Бишимбаев биш дээ. Цаг 30 минут уулзахдаа VIP өрөөнд өрөөс 3 удаа гарч явсан гэж байгаа шүү дээ. Тэнгуүтлээ нэг гарахтаа 15-20 минут гарч явсан гэж байгаа хгүй бүр. Тэгээ тэр үе та юу хийжсэн бэ гэж би тэгэл утсан оролдвол. Та Бишимбаевыг хүнтэй суусан гэр бүлтэй гэдгийг мэдхүү гэсэн чинь та одоо түүнд танаас ингээ ханд байгаа юу гэсэн чинь уучлаарай би ингээд спортын олон танилтай тэгэд би ингээ Бишимбаевыг тийм чухалчилж мэдчихээн тэр мэдгүй гэсэн чинь та тусал хийж чаддгүй гэж прокурор асуусан. Тэгсэн чинь үгүй би тусал хийж чадахгүй. Таны тэр найз Айгрим чинь тусал хийж чадахгүй үгүй чадахгүй. За тэгээд утсан дээрх чат маань ингээ устдаг хадгалаагүй байна гэдэг нь энэ юуны талаар тэгж хэлсэн бэлээ. Мартчих. За ингээд ерөөхдөө Бишимбаев өөртөө уулзъя гэх тэгэнгүүт сургалтын талаар эрүүл хоолтын сургалтын талаар асуух гэж байгаа болов уу гэж бодсон. Тэгээд уг нь л тэр сургалтыг минь ирчүүд бас айгүй хавдаг. Тэгсэн чинь надаа ингээд рекламны талаар ярингуутлаа манай ингээд одоо нөгөө бэрийг маань миний нөгөө манай хүүгийн ихнэр блогерыг ингээд асуугаад байсан надаа айгүй сонирн байсан. За тэгэнгүүтлээ хувийн амьдралын талаар юусэн яриаггүй би түүнээс арх ерөөсөө үнэртэйгүй тэр шампансаг авчираад аягалсан. VIP 4-д шампансаг авчирч аяглаад өөрөө уусан байгаа хгүй. Тэгээд би шампансагт намаа хүргээд ус авъя гэж хэлсэн. За ингээ ус авчруулж уугаад тэгтээ VIP 4-д ороод ирсэж аягтай цай байжсэн гэж байгаа хгүй. Тэгээс цай уусан гэж байгаа. Цайг бол гаднаас авчираагүй. Тэгээд тэр өдөр ингээ хоол моол ерөөсөй байгаагүй, галтгоо ажиллахгүй, засвартай байгаа гэсэн чи чистэ четвер гэлөө цэвэрхэн дөрөвдөх энэ төргээд цэвэрлэний өдөр мөдөр гэж би бодсон. Тэгэл ингээд өнгөрсөн гинэ. Тэгээ чистэ четвер гэдгээрээ өөрөө мим болсон. За цайна аль хэдийн өрөөндөөсөн. Тэгээ гольф, хоол, Ташкентийн тэмцээний талаар ярьсан. 9 сард одоо гольфийн юмн дээр сургалт ч юм уу те тэр одоо групп мөвтер таарж ийсэн. Тэгээд өөр ресторанд бол би Бишимбаевтай таарж байгаагүй. За ингээд энэ Гүлнара Назарбекова болохоор ингээд интернетээр хүмүүс ингээд энэ хүн хэрэгт нэлээд чухал хүн байна. Энэ хүн цагаан цамцыг нуусан байх боломжтой хүн байна гэд маш олон хүмүүс интернетээр бүр дургуун хүрээд ингээд амар Гүлнараа дайрж байгаа. Яг гэвэл яг гаднаас орж ирээд одоо Бажанов бол тэр цамц мамцын талаар юу ч мэдэхгүй ингээд мэдэхгүй байгаа хгүй. Тэнгүүд яг өөр хүн гэхээр энэ Гүлнараа байх боломжтой байгаа хгүй. Тэгээд Бажановыг би ингээд бодоод л та ягаад камерын бичлэг устгачаад бүх ингээд камера унтраачдаг байна. Тэр өдөр камерын ажиллаж байгаа хгүй тий. Тэгэхээр амар эвгүй байгаас тий. Камера унтрааж байна гэдэг чинь тэр чинь ингээд тасарсан бийг ингээ аваад гаргаж ирсэн зорилготой ч юм уу. Бажанов яг ингээд холбоотой ч юм шиг. За ингээд Гүлнара Назарбековагийн мэдүүлэг нь ингээд дуусаа. Тэгээд айгуу сонин нь штэ тий. Сатанатыг 23 оны 11 сарын 11-нд ингээд оршуулсан юм байна. Тэгсэн чинь яг тэр өдрөө штэ тий. Гүлнара Назарбекова Instagram дээр ийм пост тавьсан за. Тэгээ энэ болохоор яагаад хүн ингээд мах идэхгүй байхын одоо ач тус мус гэсэн би одоо ингээд махтах идэггүй ингээд ийм маш их тустай юм одоо надад тохиолдсон гэсэн ийм пост тавьсан. Маш олон хүмүүсийн ингээд дургуг хүргэсэн учраас ингээд ер нь Instagram нь одоо тэгтээ байхгүй болсон юм билээ шүү дээ. Ер нь л амар сонио ингээд одоо ингээд тэр өдөр пост тавихгүй гэж болох юмсэн шүү дээ. Тэгээд онлайнаар ерөөхдөө хүмүүс чинь амар имзгэлтэй. Тэгэл энийг нь амар ингээд скриншотлж яриад ингээд яг сатанатыг насарах одоо оршуулж байгаа өдөр ийм пост тавьж байгаа байхгүй юу үгүй гэдээ ууралцсан байсан. Өөрийнх нь нөгөө блогер охин нь энэ юм шиг аа. Тэгтээ ингээд би инстаграм юу хайж олж чадаагүй.
Нэрээ сатанатын инстаграмыг олон хүмүүс асууад идэг. Угаасаа нөгөө шүүх хурлын дундуур ярьсан шүү дээ. Инстага private болгоод юу ч постлохоо болцсон. Тэгээд IG нь болохоор сата доордроос энэ минь юм шиг лээ. Нэг юм хэлхээ марчиж Гульнара Назарбековагаас Бишимбаев ямар гутлан өмссөн байсан бэ гэсэн чинь за спортын лав биш юм түүфэл өмсдөөсөн гэж аах. Түүхээр нөгөө нэг эрэгтэй хүний одоо ботинг гэсэн үг байхгүй юу? Нэг тийм юуг үдээсгүй гутал исэн гэж байгаа байхгүй юу? За тэгээд 4 сарын 24-ний шүүх хурал эхэлж байна. За ингээд Бишимбаев бас бичлэгийн талаар одоо асуулт асууна үргэлжлүүлээд. За та яагаад бичлэгийг хийсэн бэ гэдгсэн чинь би сатанатад чи шалдан байхдаа ингэсэн гэж харуулах гэж бичлэг хийсэн. Тэгээд 6-8 цаг хүртэлх тэр бичлэгийг. За тэгээд сатанатын өмгөөлөгч та гутлаа ингээд сольсон байна. Үдээстэй гутал ингээд таны бичлэгэн дээр бэ штэ. Та үдээстэй гутал өмсөж чинь тэгсэн чинь та штэ тий. Бусад үед үдээсгүй гутал өмссөн байна. Та гутлаа сольсон байна гэж тэгж байгаа хгүй. Тэгээд яагаад ингэж байгаа вэ гэхээр нөгөө цагдаа магдаа ирэхэд штэ 11 сарын 9-ний орой хин хөл нүцгэн байсан гэж байгаа хгүй. Бишимбаев нөгөө нэг унтах гад хоол идчихэд 4 цагийн үед Бажанавар хоол захиалуулж плов мов идчихэд унтах гад нөгөө өрөл угаа орсон чинь нөгөө сатанатын пульсыг олоогүй гэсэн штэ. Тэр үедээ хөл нүцгэн байсан. Тэгээд яг нөгөө бүр гуталматлаа тайлцсан өвчсөн юм шиг лээ. Тэгээд цагдаа магдаа ирэхэд штэ тий. Бажанавар гутлаа авчруулж өмссөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөхдөө ингээ гутал нь өөр эйсэн заяа. Нэг гутал нь ингээд бичлэгэн дээр байгаа гутал нь болохоор юутай үдээстэй нөгөөх нь үдээсгүй. За нөгөө 6-аас 8 цагийн хооронд хийсэн бичлэгүүд дээр Бишимбаев ингээ хар күрчгтэй тэр нь ингээ ханцун бөөн цус болсон байгаа хгүй. Тэгээд тэр күртэг ягаад цустай байна вэ гэд сатанатын өмгөөлөгч асуусан чи тэр күртэг чи сата өмсөж ийсэн штэ та хэд ингээ бичлэгнээ харсан штэ. Тэгээд тийм учраас би сатанатад өмсүүлж ийсэн күрчгээ өөрөө ингээ өмссөн байгаа хгүй юу гэд тэгсэн. За сатанатын өвдөг цустай байна бичлэгэн дээр. За тэгээд гítэл одоо яг нөгөө нэг моргт очоод тэр нөгөө сатанатын ингээд биеийг одоо шинжлэхэд насарсны дараа харахад өвдгөн дээр ямар ч цус байхгүй байсан. Та өвдгөний цусыг арчсан уу гэсэн чинь үгүй ээ би ерөөсөө тгээгүй. Одоо өвдгөн дээрээ байсан цусаа өөрөө ингээд гараараа ингээд арчаад ингээд алга болгосон байгаа зү. Тэгсэн л юм байлгүй. Би бол ингээд биеийн дээрх цус мус ерөөсөө арчаагүй гэж байгаа байхгүй. За үргэлжлүүлээд бичлэгэн дээр нь штэ тий. Скотч байгаа зөө. Нойлын өрөөнд яг нойлын суудлын хажууд юм скотч байгаа. За тэр скотчн дээр сатанатын цус байсан. За тэр цусыг штэ тий нөгөө ДНК шинжилгээгээр ингээ гаргаад ирсэн. Сатанатын цус гэдэг нь батлагдсан. Тэгээ ойр тойрны шалан дээр болохоор ингээд нөгөө орой цагтаа очиход ойр тойрны шалан дээр ингээд цус байсан. Тэгсэн чинь одоо энэ бичлэгэн дээр чинь энэ өглөө хийсэн бичлэгэн дээр чинь ерөөсөө цус байхгүй байна. Тэгээ та одоо ерөөхдөө бол Бишимбаев бичлэг хийж дууссныхаа дараа сатанатыг яг үхтэл нь бүр балбсан гэдгийг батлах гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь үгүй ээ. Одоо наад бичлэгэн дээр чи ингээд цус мус нь байх бол байгаанаа чи сатанатын хамраас ингээд цус гараад байгаа штэ гэд хэлж байгаа. Нөгөө хүн насарсны дараа ингээд зураг мураг авдгийг одоо нөгөө моргны тайлбар гэх юм уу тий. Тэрэн дээр болохоор сатанатын ингээ гуйн дээр ингээ хөхөрцөн байгаа хгүй. Тэгээд өглөөний 6-аас 8 цагийн хооронд тэр чинь нөгөө сатанат чинь бичлэг дээр шав шалтан байгаа штэ. За ингээд энэ бичлэгэн дээр болохоор сатанатын гуйн дээр ямар ч хөхрөлт байхгүй байна. Бичлэгэн дээр юу ч алга. Өвдгөн дээр харин ингээд одоо цус бичлэгэн дээр байсан тэр цус нь байхгүй болсон байна. Энийг яаж тайлбарлах вэ гэсэн чи би ерөөсөө мэдэхгүй гэж аахгүй. Ерөөхдөө болно штэ тий. 6-аас 8 цаг үед бичлэг хийчээд хойноос нь яг гуйн хөхөртөл бас ингээд хөшгөлж дутсан байгаа хгүй. За Бишимбаев бас та өшөөгөө авахыг хүссэн гэдэг үгээ яг тайлбарлана уу гэсэн чинь намайг оройны 9-өөс 6 хүртэл твчсэн гэдгийг та бүхэн мэднэ. Шүнжэнгөө би твчсэн. За та ерөөхдөө өмгөөлөгч сатанатын өмгөөлөгч асууж байгаа хгүй. Та яагаад вэ штэ тий? Өөрийнхөө ингээд анхны мэдүүлэгтээ анхныхаа тайлбартаа ийм үйл явдал болсон гэдгийг ерөөсөө тайлбарлаагүй ээ. Энэ бичлэг ингээ яагаад гинт гараад ирвэ гэд тэгсэн чинь яг энэ доромжллын талаар бол би санахгүй байсан. Яг бичлэг үзтлээ ингээд ерөөсөө санахгүй байсан гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол Бишимбаев өөрөө мэдүүлэхдээ за яг өөрийн дөрөв тим юм болсон. Ингээд шалан дээр ингээд нэг унаад хан руу яг ингэж босоод тэгээд доошоо суугаад гэдэг ингээд үйлдэл болгоныг бүр нэгнгүү тайлбарлаж ирсэн шүү дээ. Тэгтээ өглөөний 6 цагаас 8 цагийн хоорондох энэ үйлдэлийг бүр юугийнч тайлбарлаагүй байхгүй. Амар сонио. Тэгээд 4 цагийн явдлыг бол бүр ингээд яг өчигдөр болсон юм шиг санаад яриад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ өглөөний за утсан дээр яг тухайн өдрийн нийтдээ ингээ 12 бичлэг байгаа. Тэгээд ингээ бичлэг дээр сатанат 0 орохыг хүссэн. Намайг ингээ 0 оруулчихдаггүй гэдгсэн. Та яагаад оруулаагүй гэсэн чинь тэр юм хайж исэн юм аа гэж байна. За Бажанов ингээ 3 дахь адиал авчирсан нь ингээ тодорхой болсон. За 10 цаг 14 минутанд Бажанов 3 дахь адиалыг авчирсан юм билий.
За өглөөний 6-аас 8 цагийн хооронд хийсэн бичлэг дээр чинь ингээд одоо шалан дээр 0-д ингээд ямар ч цус алгаа. За дээрээс нь штэ сатанатын хоолой нь ерөөсөө ингээд хөхрөөгүй байна. Одоо нөгөө нэг Морганы энэ тайлбар дээр болохоор эндээсээ ингээд амар хөхөрцөн базуулсан байсан штэ. За энэ байдал нь яг бичлэг дээр ерөөсөө харагдахгүй байна. Хаана байна гэтгсэн чинь 4 цагт сатанат 0 толгоогоо цогсон их цус гарсан тэр цус нь ингээд гоожсэн штэ. Эндээсээ би бүр ингээд цус гараад тахаар нь ингээд бүр салфетик авчруулад бүр ингээд тэр салфетикаараа ингээд дараад цусыг тогтоох гэж үзсэн штэ гэдэг байгаа хгүй. Тэгээд хараа 6 цагаас 8 цагийн хооронд ингээд байхгүйсэн юмнууд орой одоо цагдаа ирээд ингээд цагдаа нар шинжлэх хүртэл ингээд гараад ирсэн байхгүй юу? Цагдаа нар шинжилсэн үеэр скотчны хувьд нь штэ тий орой штэ тий бүр орой заяа цагдаа ирээд ингээд бүх юмыг шалгахад нойлын хажууд скотч байсан байхгүй бадцсан. Тэр скотчн дээр сатанатын цус туссан байгаа. Тэгээд тэр нь ингээд сатанатын цус гэдэг нь батлагдсан. Тэр скотч бол бичлэгэн дээр сатанатын өмгөөлөгч Жанна скотчтой цусны тусал нойлын шалан дээр ерөөсөн алгаа энэ өглөөний бичлэг дээр. Цагдаагийн протокол дээр болохоор орой ирээ шалгахад энэ юмнууд нь байсан. За одоо 30:07 гэд тим тоогоор төгсөж байгаа. Өглөөний 8:07 минутанд хийсэн бичлэг дээр та сатанатыг өшгөлсөн байна. Тэрний цус шалан дээр цацарч байгаа нь энэ бичлэгэн дээр харагдчихээн. Гэсэн чинь Бишимбаев хамрын цусаа арчаад өвдөгтөө нааж ин штэ. Наад бичлэгэн дээр чинь гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Жанна тэр таны цохилтоос болоод ингээ унж байгаа нь ингээ бичлэгэн дээр харагдчихээн штэ гэсэн чинь Бишимбаевын өмгөөлөгч хаана Бишимбаев өшгөлсөн нь хаанч байхгүй бичлэгэн дээр тийм байхгүй хаана энэ чинь гэсэн зэ. Тэр шокны заяа ингээд яг унж байгаа байхгүй ингээд яг цохилсны дараа унж байгаа бичлэг. За 8:24 дээр 0 ормоор байхад та яагаад оруулаагүй вэ гэдгсэн чинь Бишимбаев би юм хай гэж хайлгаж исэн байгаас дээ гэж хэлж байгаа. Заставлял гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хайлгаж байсан гэдгсэн чинь үгүй би хай гэж хэлсэн. Ерөөхдөө ямар дээрэнгүү харьцаж юм хийлэгдэг байсан нь ингээд зур амныхаа ингээд зур үгээр ингээд тодорхой ингээд мэрсэр гарч ирээд байгаа. За тэгээ Жанна өргөжлүүлээ та анхны тайлбартаа маргаа машинд байсан гэж хэлсэн. Хоёр товч нь одоо цамцыг чи машинд уурсан гэж хэлсэн. Тэгтэл одоо энэ бичлэгэн дээр шалан дээр ингээд товч байна. Таны цамц чи ингээд машинд урагдсан гэж та хэлсэн чинь 0-д урагдсан юм уу гэдгийгсэн чинь үгүй ээ. Наа цамц чи ингээд цамцыг чи ингээд над өрөөнд чи урсан байгаас дээ гэтгийгсэн. Наа чи ингээд миний цамцны товч гэдсэн. Сатанат миний цамцыг уурсан. За нөгөө нэг засварчин байсан штэ. Тэр залуу Бишимбаевын орилохыг сонссон гэдээсэн байхгүй юу? Ерөөхдөө бол ингээд тэр вип өрөөний штэ тий ханыг ингээд гипс гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд караоке хүртэл тэр вип өрөөнд дуулдаг учраас ерөөхдөө тэр өрөө ингээд айгүй юм хатуу хантай гэснээр гипс гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд гипс ханчууд айгүй нэмгэмстэй. За тэгээд ерөөхдөө бол ингээд тэр өрөөнд нь болж байгаа юм ерөөхдөө вип зааланд ингээд сонсогдно гэдэг нь баталгаатай тэгж яхад ингээд амар шинэ нөгөө сатанатын ойрлохыг засварчин сонсуулахгүй тулд 0 руу авч орсон гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр яриа нэг амар юм жоохон юм нэг юм эргэлзээтэй байгаа. 0 руу зүгээр зодох гэж авч орсныгаа ингээд зүгээр худлаа ингээд орилоод тахаар нь авч орсон гэдэг байгаа юм шиг. Тэгээд яг засварчны хэлж байгаагаар бол Бишимбаев эрэгтэй хүний маш чангаар харааж байгаа ингээд чанга дуу сонсогдсон гэдэг байгаа байхгүй юу. Эмэгтэй хүнийх бол ингээд сонсогдоогүй. Тэгээд Бишимбаев болохоор шүнжэнгөө над руу харааж орилсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд засварчин хүртэл уг нь бол ингээ эмэгтэй хүний тийм одоо крик ингээд чанга юм орилон дуу сонсогдоогүй гэдэг байгаа. За эцэст нь шүүгч та анх хоёр зүйл ангиа сонсоод бүтэн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Та бүх нотлох баримт бичлэгийг ингээд харлаа, зургийг үзлээ. За энэний дараа таны бодол хэвээрээ байна уу гэж асуулаа. Тэгсэн чинь Бишимбаев 110 буюу гэр бүлийн хүчирхийлэл хийсэн гэдгээ би бол хүлээн зөвшөөрөхгүй. Би санаатаагаар алсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг жаахгүй. Тэгсэн чинь яг за гэдгсэн чинь би цогсон, би гар хүрснээрээ цус харуулт үүсгэсэн гэдгээ би хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ би санаатаагаар бол цохоогүй. За ингээд ерөөхдөө ойлгомжтой өхөлт хүргэсэн гэдгээ бол хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ хүнийг бол алах санаагүй сэтлэх байсан. За ингээд шүүгч өргөжлүүлээд Бажановоос та бурууга хүлээн зөвшөөрч гинөө та анх яг ингээд хамгийн анхны шүүх хурал дээр те өөрийгөө гин бурууга хүлээн зөвшөөрч гинөө гэсэн чинь та би мэдэхгүй байна гэж хэлсэн.
За одоо та хүлээн зөвшөөрч гинөө гэсэн чи үгүй би гин буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ямар ч гинт хэргийг одоо нууж, хааж, дарагдуулах зорилгогүй байсан. Би ямар ч гинт хэргийг нугаагүй учраас би буруугаа хүлээхгүй. За энэ хүргээд ингээ өнөөдөр дуусгая. Ингээ шүүх хурал эцэс рүүгээ явж байна. Одооны ганц үлдсэн юм нь болохоор тэр нөгөө нэг хүзрийн мэрэгч байгаа. Тэр хүний яриад ихтэй амар ойлгомжтой. Нэг рилдэл багтах туу. Гэж сонсчод яриад байгаа. За одоо хоёрхан гэрчийн мэдүүлэг үлдсэн. Тэгэл тэрийг яриад ингээ дууслаа бүр. Йоо би бүр амар эрхчлөө мэдрээдах юм. За таролог гэдэг нөгөө нэг Гульнара Е гэдэг эмэгтэй байгаа. Тэр болохоор хүзрөөр мэрэглэгч. За, тэг би та яриг сонслоо. Мне будет спокойнее, напишите. И вот это я имею в виду, невыносимая концентрация. Я без дат не мыслю. Ага, понятно. А вот вы сказали, вызовите скорую, то все. А он что на это отвечал? Что он говорил? За, энэ эмэгтэйгийн яриа ингээ амар санд руу айгүй нэг юм сонь байгааз ингээд яг угаасаа ингэж ярьдаг юм уу эсвэл зүгээр сандраад ингээд байгаа юм мэдхгүй. За яг болсон явдлыг асуухад 11 сарын 9-нд Бишимбаев над руу яриад Сата бид хоёр хамт уугаад тэгээд маргалцсан. Над руу 3-4 цагийн үед залгсан байх. Одоо үдээс хойш шүү гэжтэй. Тэгээд сохтуу санагдсан. Та хараад өгөөч, та хардаа л гэдээсэн. Тэгээд бид хоёр 30 секунд л ярилцсан. Би түргэн дууд гэж шууд хэлсэн. Тэр юу хэлсэн болоод түргэн дууд гэж та ер нь хэлсэн бэ гэж тэгсэн чинь би шууд хэлсэн маргалцсан бол түргэн дууд гэж хэлсэн. Тэгсэн чинь Бишимбаев Сатагийн ер нь бол би муу байна та хараад өгөөч гэдээсэн. За уцаар ирсний дараа над руу та түүнийг зүгээр гээд над руу чат бичээд өгөөч гэдээсэн. Би бүр залгаад би над руу бүр ингээд залгаад би бүр сүултээ бүр уцаа авахаа байсан. Тэр ууцсан байна одоо сэрнэ гэдээсэн над руу. Тэгээд унтчихна хурхирч ийн гэдээсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр би эргүүлээ түргэн дууд гэж хэлсэн. За ингээд 19 цаг 44 минутанд та 2 1 минут ярьсан байна. Тэр гэсэн чи тэр залгасан Бишимбаев өөрөө над руу залгасан шүү дээ гэлтэйг байхгүй. Тэгээ 19 цаг 44 минутанд Бишимбаев Гульнара энэ мэрэгчлөө залгаад тэрний би айгу муу байна. Та нэг юм хийлтэй гэд тэнгуут нь үгүй чи төрийн дуудалтаа чи эмч дуудалтаа гэдэг хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Бишимбаев над руу зогсолтгүй ярьсан бүр нэг юм хийлтэй гэж яриад байсан. Тэр одоо ер нь ингэсэн байхгүй. Сатанат ингээ босохгүй идэхгүй зүгээр унтаад байна. Хоол идэхгүй унтаад л байна. Уцаар ярихад хажууд нь хүн байсан уу гэж асуусан чи хажууд нь ерөөсөө хинч сонсогдоогүй гэж байгаа байхгүй. Тэгээд Салма гэд ингэж асууж байгаа чи юу гэсэн үг гэсэн чи ер нь бол амьд гэж асууж байгаа гэсэн үг гэж байгаа байхгүй. Одоо ухаан байна уу байхгүй гэсэн чи байна гэж байгаа. За өдөр залгахаас арай дээрцэн байсан орой залгахтаа тэгээд би холоос хүний байдал шинжиж чадахгүй тэр сохтуу солиорч ийл гэж би бодсон. Анх удаа хүний би надаас асууж исэн. Өмнө нь дандаа ажил асуудаг байсан. Савта гэрт нэг удаа би ер нь бол харж исэн. Эднэрийн одоо гэрт нэг удаа очиж исэн байгаа хгүй. Гэхдээ энэ хоёрын гэрч одоо Бишимбаев ээжийн гэрч юм уу да. Гэр бүлийн асуудал надад ерөөсөө ярьж байгаагүй сэтгэл зүйчэд ханддаг гэж өөрөөсөө хэлсэн. Таиландын сэтгэл зүйч гэсэн. Гэр бүлийн асуудлаа одоо психологч psychologistтэй ярьдаг. Тэгээд анх хуримлаж байхдаа надад болохоор ганц л удаа сатанатыг ярьж исэн. Анх хуримлаж байхдаа би маш гоё эмэгтэйтэй, маш үзэсгэлэнтэй эмэгтэйтэй хуримлсан л гэж хэлж исэн гинэ. За энэ мэрэгч болохоор тэр өдөр над руу маш олон удаа ярьсан. Тэгээд би ерөөсөө уцаа аваагүй 4 цагт анх удаа уцаа авсан. Би Бишимбаевтай 2 удаа уцаар ирсэн гэж өөрөө сая хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь Бишимбаев гэхдээ нөгөө надтай 2 удаа уцаархтаа үгээ маш болгоомжтой сонгож ярьж исэн гэсэн. Тэгээд яагаад тэгсэн болоо гэж чи мэдэхгүй. Тэгээд хоолой өөр сонсогдчихсэн гэж аахгүй. Тэгээд хоолой яг ямар сонсогдсон болоо гэд тэгсэн чинь сохтуу сонсогдсон. Бүр ингээ шал сохтуу ингээд бүр ингээ одоо энэ сохтуу хоолой гэж байгаа аахгүй. Гэхдээ анхных дээрээ амар тэгж сонсогдсон. Хоёр дахь дээрээ арай гайгүй. За бүх юм зүгээр энэ гэж над руу чат биччихээ гэж хэлээд байсан гээд тэнгуут нь би яг юу болсон юм бэ гэд асуусан чинь бид хоёр ресторанд байна уусан. Тэгээд одоо ингээ амарч байна ресторанд одоо амарч байна гэдэг жаа байхгүй. Тэгээд Гүлнараа болохоор эмч дуудаач юунда над руу залгаад байгаа юм би уцаа юунда над руу залгаад байгаа ингээд би уцаа шидсэн гинэ. Тэр олон нийтийн сүлжээнээс их айдаг учраас одоо ингээд түргэн эмч дуудахтаа ингээ хувийн ингээ түргэн ч гэсэн дуудахгүй даа гэж ингээ амнасаа халтраад хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь яа та заавал тэгж хэлж байгаа юм гэсэн чинь Бишимбаев ингээ олон нийтийн сүлжээнээс айгүйх айдаг хүмүүс өөрийг нь юу гэж ярьж байгаа гэж айдаг учраас ядаж ингээ тий хувийн эмч ингээ дууд гэж би одоо зөвлөсөн. За би ингээ 19:30-д шууд Бишимбаевын ээж рүү ярьсан гэж байгаа хгүй. Тэгээд ээжд нь танаа хүү нэг юм хийсэн байна очоод мэдтээ гэж хэлээд шууд уцаа тасалсан. Тэгээд ээж нь шууд уйлаад доторсон гэж байгаа хгүй.
Та сатанатын үхлийн талаар хизээ мэдсэн бэ гэсэн чи би маргааш өглөө нь мэдсэн. Тэр орой морь юу болсныг би мэдээгүй. За ингээд өглөө нь өөрөө та ингээд эмч биш цагдаа дээр очсон уу гэдгсэн чи үгүй би ерөөсөө очоогүй намайг харин шууд өглөө нь шууд дуудаал тэгэл би очиод мэдүүлэг өгсөн гэж байгаа байхгүй. За тэгээд та яагаад ер нь бол ингээд түргэн дууд эмч дууд гэдээсэн бэ гэж чи надад нэг юм төгшүүртэй л мэдрэмж төрсөн ингээл төгшүүртэй л санагдсан гэж байгаа байхгүй. За ингээд энэ үйл явдал болсноос хойш 3 хоног ер нь танихгүй дугаараас ингээд залгаж над руу ингээд айлгсан гинэ алан шүү гэд айгу юм сүрдүүлсэн маягтай утсын дугаарууд ирсэн гэдэг. Тэр нь хинээс исэн болоо Бишимбаевын талаас уу энэ гэсэн чинь үгүй мэдхгүй ерөөсөө хин мэдхгүй би ерөөсөө ямар хүн тэгэж яриулаад байгааг ерөөсөө ойлгоогүй ямар ч лээсэн 3 хоног нэг тийм мэдхгүй дугаараас л дуудлага ирээдсэн гэсэн. За ингээд Бишимбаевын өмгөөлөгч асууж байгаа байхгүй. Таролог гэдэг нь одоо яг яадаг хүн юм бэ гэд тэгсэн чинь хөзрөөр ингээд одоо ирээдүг хилдэг хүн гэж байгаа байхгүй. Ерөөхдөө ирээдүг ингээд уурчилж хилдэг. Тэгээд Бишимбаев өмнө нь юм асуух гэж өмнө нь дандаа ингээд бичдэгсэн ирээдүг асуух гэж одоо ирээдүйн ажил маань яах вэ? Тэр бизнес маань яах вэ гэд. Түүнээс биш яг одоогийн байдлыг яг одоо энэ хүн яаж юм ч юм уу те. Яг одоо яах вэ мах вэ гэж ерөөсөө асууж байгаагүй гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд тэр өдөр анх удаа хүний байдлыг ингээд надаас асууж үзсэн. За ингээд Бишимбаевын өмгөөлөгч нар ерөөхдөө энэ эмэгтэйг штэ тий юу гэж ингээд харагдуулах гэдэг нэ гэхэлэр Бишимбаевт одоо тэр зүгээр гэж худлаа яриад итгүүлээд эмч дуудуулаагүй. Нөгөө нэг орилот байсан нөгөө нэг богинохуустай нөгөө өмгөөлөгчсэн штэ Бишимбаевын тэр болохоор яг энэ үеийн бичлэг байхгүй нөгөө нэг шүүгчид загнуулдаг та бостоо гэж загнуулдаг. За тэр үед болохоор ингэж байгаа байхгүй та ингээд мэдрэмжээ биш ингээд үннийг шудраг үннийг шүүхийн өмнө хэлэх одоо та юутай ёстой гэж мэгэл бүр амар тэгж хэлж билээ. Тэгээд та худлаа яриад байгаа юм уу? Та шүүхэд худлаа яриад байгаа юм уу гэж мэгэл энэ ингээд мэрэгчлөө ингээд уцын цанаас тэгж байгаа байхгүй. Яаж яхад өөрөө амар юм тэгсэн чинь нөгөө нэг мэрэгч нь бас нэг амар юм ингээд энэ хоёр хоорондоо бүр болроод. Тэгээ ерөөхдөө Бишимбаев ингээд тэр хэр байна гэд түүний төлөө залбираад өгөөч энэ гэж хэлсэн байгаа байхгүй. Та ингээд нөгөө карт марта уншаад өгөөч гэсэн ч юм уу мэдгүй. Тэгсэн чинь энэ эмэгтэйгээс ерөөхдөө над миний бодлоор ингээд яг яриг сонсож байхад Бишимбаевын эмэгтэйгээс зүгээр авралгүйсэн юм шиг санагдсан. Яг ийм амар хэцүү нөхцөл байдал аав ээж руу ч юм уу эмч рүү залгах хэрэгтэй байтал ингээд мэрэгчээс ингээд та ингээд нэг залбираад өгөөч эсвэл ингээд залбираад ингээд сатанатыг сэрээгээд өгөөч. Эсвэл ингээд мэрэглээд ингээд нэг юм зохицуулаад өгөөч гэдэг байгаа юм шиг. Тэгээд ингээ өгцөн үнийг ингээ амьлуулад өгөөч гэж байгаа юм шиг. Өргөжлүүлээд шүүгчийн мэрэгчээс асууж байгаа байхгүй. За ингээд та яг одоо хүзрөөр штэ тий ирээдүг ингээ мэдрэх ч юм уу яг одоо байгаа байдлыг эсвэл ингээд ямар нэг юм их шууд ингээд одоо бодит байдлыг ч юм уу тий ингээ хараад хэлэх боломжтой юу холоос гэдгсэн чинь би тэгэж чадахгүй гэсэн надад мэдрэмж байдаг. Надад нэг юм жоохон нэг тийм одоо нэг юм тэрэг шууд юу гэдэг лээ. Одоо жоох юм хүч байдаг гэсэн чинь гэтээ хүн болгонд л байдаг гэлгүй дээ гэж мэгэл өрөөд гэсэн. За тэгээд ингээд сая нэг амар ойрлоод ингээд ярьж явах хугацаанд би Бишимбаевтай тэр өдөр 2 удаа л уцаар ирсэн гэдэг байгаа байхгүй. Тэгтэл яг ингээд уцсных нь ингээд Бишимбаевын уцны дата гаргаж ирээд одоо яг ингээд үзэж байгаа байхгүй. За та Бишимбаевтай тэр өдөр 8 удаа ярьсан байна гэж шүүгч шууд хэлж байгаа. За ингээд эхнийх дээр юу ярьсан, хоёр дахь дээр юу ярьсан, гурав дахь дээр гэж яагаад за ингээд эхнийх дээр хоёр дахь дээр би шууд эхнийхээс ахуулаад хэлсэн. Түргэн дууд, эмч дууд одоо шууд эмчит хаанд гэд би хэлээдсэн гэж аахгүй. Тэгээ 3 дахь дуудлаган дээр болохоор Бишимбаев залангуудлаа яагаад сэрэхгүй байгаа юм болоо гэд надаас ингээд асуугаад исэн. Тэгээд 4 дахь дуудлаган дээр болохоор бас дахиад ингээд асуугаад исэн гэж байгаа аахгүй. За тэгээд 19 цаг 46 минут, 19 цаг 57 минут, 20 цаг 1 минут, 19 цаг 44 минут энтер гээд ингээд амар олон удаа залгацсан байгаа. Тэгээд за 19 цаг 46 минутанд саата гэд ингээд уцаар шууд ингээд ойрлоод исэн гэж байгаа хгүй уцаар ярьж байхдаа. За 19 цаг 57 минутанд яг 43 секунд ярьсан. Тэрэн дээрээ ч гэсэн саата гэж ойрлоод исэн. 20 цаг 01 минутанд адилхан юмаа л ярьсан. За 19 цаг 44 минутанд WhatsApp-аар ярьсан байгаа хгүй яг жихээ уцаар биш ингээд нөгөө Facebook Messenger гэдэг шиг. За тэгээд тэр үед нь би түргэн дуудалтаа гэд ингээд бүр 1 минут ингээд хэлсэн гэж байгаа байхгүй. За шүүгчүүд асууж ин та өдөрт энэ хүнтэй 8 удаа ярьсан байна. Тэгээд 8 удаа ярихад бүгдээрэнд нь Бишимбаев сохтой байсан уу? Үгүй ээ. Ингээд эхнийх дээрээ ингээд сохтураад баларч ин гэж би бодсон. Сүл руугаа ингээд гайг болсон. Бишимбаев тань руу ингээд сохтуу ярьжсэн үү гэсэн чинь 3-4 сарын өмнө над руу нэг удаа сохтуу шүүн залгаж исэн. Тэгээд надад мөнгө орж ирэхгүй байна. Орлого багасаад байна. Яах уу гэд надаас ингээд сохтуу яриад асууж исэн. За тэгээ шүүгчд болохоор би яг тухайн үед ингээд сатанат ядарсан байна гэж хэлээдсэн шалтгаан нь яг ингээд Бишимбаевын ярианд л ингээд хариу өгөж одоо мэдрэмжээл хуваалцсан түүнээс биш би ингээд мэргэлж зэргэлж ямар ч тийм карт март ашиглаж байгаагүй
би зүгээр ингээд Бишимбаевын ярианаас сонсвол тэр ядарсан байх, түүний тарих ядарсан байх, амрахыг хүсэж байгаа байх л гэж хэлсэн. Түүнээс биш би ингээд яг эцсийн шийдвэр ингээд хэлээгүй гэж байгаа байхгүй юу? Энэ үед нь Бажанов орж ирээд уучлаарай. Би 15 цагт таныг Бишимбаевтай уцаар ярихт нь хажууд нь байсан. Тэгээд энэ мэрэгч худлаа яриад байна. Түргэн дууд гэж юусоо хэлээгүй би бүр хажууд нь сонсч байсан. Тархин ядарсан байна. Тэр унтаг орой сэрэн тэгэхээр нь та хоёр хайр гэж хэлсэн. 15 цаг 51 минутанд энийг хэлсэн. Би 15 цагт 33 минутанд би эмч дуудъя. Одоо нөгөө нэг Ерсултан Сарсанбаев гэдэг эмчтэйгээ ярьчаад Бишимбаевд очиод хэлсэн байгаа хгүй эмч дуудъя түргэн дуудъя гэсэн чи Бишимбаев байж гингүүтлээ мэрэгчлууга 15:51 залгасан байгаа хгүй. За ингээд тэр үед нь за би ингээд яг хэр удахыг ингээд хараатахыг гэж мэгч хэлсэн байгаа хгүй энэ мэрэгч. Тэгсэн чи ингээд Бишимбаев би штэ тий ингээд хараатах энэ төр гэхээр нь картаараа ингээд яг мэргэлж гин одоо харах гэж гин гэж ойлгосон. Тэгээд залбираад ингээд нөгөө юмаа хийж гин гэж би ойлгосон. Бишимбаев шууд хэлж байгаа хгүй би ингээд мэрэгчлөө яриад асуухад тэр ингээд саатаг сэрэх гээд юм хийж байгаа юм болов уу гэж би бодсон. Нөгөө нэг асуучаад нөгөөх нь ингээд за би цаг маг хизээс ирэхийг хараатахыг гэж байгаа юм шиг янгуудлаа эргүүлээ залгах яснаа Бишимбаев эргүүлээ залгасан чи уцаахгүй. Тэгэхээр за нөгөө нэг юмаа хийж байгаа юм байна залбирж байгаа юм байна гэж бодсон гэж байгаа хгүй. За энэ үед сатанатын ингээд өмгөөлөгч асууж байгаа юм. Энэ мэрэгчээс мэрэгч одоо энэ Гүлнара танд штэ тий Бишимбаев тэр хоёр уугаад амарч байгаа ресторанд амарч ийна гэж хэлсэн байна. Тэгвэл яг тань руу залгах яг ямар шаардлага байсан юм бэ? Танаас юу хүсэж байсан юм бэ гэж байгаа байхгүй тэгсэн чинь тэр надаас залбираад өгөөч бүх юмний төлөө залбираад өгөөч л гэж асуугаад байсан. Ерөнхийдөө энэ ингээд мэрэгчийн ярианаас хойш Бажанов энэ хүн худлаа яриад ингэж хэлсээр амар эвгүй болцсон. За би яг ингээд нэрэл Бишимбаев ингээд амар мангар ингээл явах гэдэг мэдгэдэггүй ингээл залгаад байсан болов гэж утсан чинь энэ мэрэгч болохоор би өөрөө ерөөсөө карта ашиглаагүй гэж байгаа байхгүй. Тэрийг ингээд Башанов өгөөсгчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэрэгч за би хараад үгүй. За би байдлыг нь ажиглаж байж би энд ажиллаа игээд ингээд шалгаж наа чи орой сэрэн мэрэн тархин ядарсан байна. Би мэдэрч энэ гэж хэлээд байлгаад исэн юм шиг байгаа юм. За тэг ерөөхдөө хэрэг ингээд энэ мэрэгчд итгээгүйсэн бол аль хэдийнэ зүгээр ингээд төрөгнөө дуудаад ингээд явчих юмсан. За энэ нэг Алматад байдаг байрных нь ингээд цэвэрлэгчтэй ингээд ярьсан тэр гэрчээр орж ирсэн баггүй. Гэхдээ энэ айгуу сонь заяа. Бишимбаев чи Алматад амар том юм эдлэн газартай байшин тийм биш үү? Тэгээд ингээд урдаа ингээд өвс мөвстэй ингээд 2-3 давхар ингээд нэг давхарт нь ингээд төгөлдөр хуурмуур байдаг. Нөгөө сатанатын төгөлдрөөр тоглож байгаа бичлэгээс байдэн штэ нэрээ. Тэр гэртээ Алматад төгөлдрөөр тоглож байгаа юм шүү дээ. За энэ цэвэрлэгч эмэгтэй болохоор Бажановыг амьдралтаа харж байгаагүй. Тэгтээ Бишимбаевын доор бол ингээ 2021 оноос хойш ажиллаж эхэлж байгаа. Тэгээд Бишимбаев анх ганцаараа амьдардаг байсан. За тэгээд тэр 7 сард дээ штэ тий Бажанов руу энэ эмэгтэй зураг явуулсан байгаа хгүй. Тэр байрных 23 оны 7 сард гэсэн үг штэ. 7 сарын 12-нд. Байрных нь хаалга ингээд бүр цөмөрцөн нэг хаалга нь бүр дундаа эвдэрсэн байхаг зургийг явуулсан байхгүй. Та зургийг яагаад явуулсан бэ гэсэн чинь Бишимбаев Бахажаанд ингээд юу өгөөд даалгавар өгөөд тэгсэн чинь Бахажаан Бажанов энэ цэвэрлэгч рүү залгаад та тэр хаалганы зургийг явуулаад өгнө гэсэн байгаа юм. За ингээд энэ цэвэрлэгч Бажановыг харж байгаагүй мөртлөөсөө Бажанов руу хаалганы зургийг аваад явуулсан. За тэр хаалга нь ингээд нэг өдөр ажилдаа ирэхэд одоо гэрээ цэвэрлэхэд ирэхэд тийм болчихсон байсан. За үйлчлэгч эмэгтэй болохоор цэвэрлэгч гэж хэлэх юм уу? Үйлчлэгч. Гэрээ үйлчлэгч эмэгтэй болохоор саатаг таньдаг амьдраа уулзчихсан. 2021 оны 11 сард би анх ажилд орсон. Ажилд орсноос 1 жилийн дараа Бишимбаев хурмилсан. Тэд ихэнх цагийг Астанад өнгөрүүлдэг байсан. Тэгээд Алматад бол баг ирдэг байсан. Байхгүй үед нь ирж би байрыг шалгаад явдаг байсан. Очиж гадаа өвсийг нь арчилдаг байсан. Өвөл пар энтрийг нь очиж шалгадаг байсан. Нэг давхарт төгөлдөр уур байдаг байсан. Бүх хөгжмийн зэмсэг энтер. За 7 сартыг маргаан болсон. Юунаас болсон бэ гэхлээр ерөөхдөө нөгөө хурмилчаад шууд 22 сард 22 оны 12 сард юунд ирсэн бэлээ. Алматад энэ байранда ирж исэн. За дараа нь 1 сард ирж исэн. 1 сард бүр хүүхдүүдтэйгээ ирж исэн. 4-5 хоногийг өнгөрөөсөн. Ерөөхдөө аягүй жаргалтай ямар ч асуудалгүй байсан. За тэгээд 23 оны 7 сард ирсэн. Тэр үед маргаан болсон. Үсний хавчаарнаас болж гэрт орж ирчээ зүгээр ээжсэн чинь гинт ингээл маргалтаал сатанаад уурлал орлол тэгэл хойноос нь Бишимбаев орлол уурлал явцсан байгаа хгүй. Тэгээд яасан бэ гэсэн чинь үсний хавчаар олцсон гэрээсээ энэ хэний үсний хавчаар юм гэсэн чинь Бишимбаев наач манай ээж ах ээжтэй гээд
Тэгээд ингээд маргалдаж байгаа тайвшраад тэгээд сатана таксинд цуугаад явсан. Тэгээд хойноос нь юмыг нь явуул гэж Бишимбаев хэлсэн. За ингээд энэ маргаан Бишимбаев нөгөө гэрээ үйлчлэгчтэй хойноос нь энэ хувцсыг нь явуул гэсэн байгаа байхгүй. За тэгээд хэд хоногийн дараа Квандек сатанатыг санаж ийн гэж хэлсэн. Тэгээд энэ үед гэрээ үйлчлэгч би биэндээ боломж олгол зүгээр штэ залуу хүмүүс гээд. За тэгсэн чи тэр үед ингээд нэг өдөр сатанат гэрийнхэн цонхоор авирч галтгооныхон цонхоор авирч орж ирсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ тэрийг яг үйлчлэгч Бишимбаевын амнаас сатанат цонхоор орж ирсэн гэдгийг сонссон. За тэгээд хэд хоног байжгаад гэрээ үйлчлэгчид Бишимбаев өнөөдөр хоол битгий хийгээрээ би сатанатаа ресторанд хоол идэн гэсэн. Тэгээд ийм эвлэрцнийг ингээ илтгэж байгаа юм шиг байгаа. Тэгээд тэдний харилцаа сайн байсан. Тэгээд 8 сарын сүүлд Астана руу буцаагаад явсан учраас ингээ тэрнээс хойш юусоо уулзаагүй гэж байгаа байхгүй. Ерөөхдөө одоо ажил эхлэх гээд нөгөө зуныг ол ингээ Алматид өнгөрөөгөөд ажлын үеийг ол 9 сараас эхлээд хичээл сургууль эхлүүл ингээ Астанад өнгөрөөд юм л та. За тэгээ хамгийн сонирхолтой нь ингээд 2 талын өмгөөлөгч асуулт асууж байхад тийштэй тэр эвдэрсэн хаалга нь штэ 2021 онд эвдэрсэн хаалга байсан гэсэн. Тэгээ тэрийг ерөөсөө энэ гэрээ үйлчлэгч хэлээгүй заяа. Тэгээ та яагаад 21 онд эвдэрсэн хаалганы зургийг 23 оны 7 сард Баашаан руу явуулж байгаа юм гэсэн чинь мэдхгүй Баашааныг надаас асуусан шүү дээ. Тэгээд нөгөө хаалгыг нь хүмүүс ирээд зассан байхгүй. Тэр эвдэрчээд ингээ 2 жил ээжсэн хаалга байгаа байхгүй. Тэг мэдгүй амар сонио. Тэгэл Баашаанаас нэг засварчин дуудаад өөрөө тэр чинь Алматид ах өөрөө Астанад байгаа шүү дээ. Тэгээд Алматид нэг засварчин олж өгөөд тэгээд тэр хүн хаалганы ирж сөлсөн гэсэн. За ингээл эцсийн одоо гэрчийн мэдүүлэг ингээд дууссан. Тэгээд энэ хүмүүс ер нь ингээд ер нь шаал худлаач ярьж ах боломжтой, үнэн ч ярьж ах боломжтой л амар барьцгүй. В соцсетях идет организованная кампания по разжиганию ненависти ко мне. В ход пошла откровенная ложь. Если раньше вам лгали... За эцсийн тайлбараа тавихтаа Бишимбаев өнөөдөр тавьсан байхгүй юу. Тэгээд онлайнаар олон нийтийн сүлжээнд сошиал медиа дээр миний талаар маш их хар PR явж гин. Бүр миний эсрэг бүр кампанит үйл ажиллагаа явж гин. Хэрвээ экс-министр Квандек Бишимбаев ч юм уу те би энэ хэргийг хийгээгүй надаас өөр хүн энэ хэргийг хийсэн бол одоо процесс шал өөр явагдах байсан байх. Тэр гэмээр сонио. Тэгээд ер нь ихэнх юм нь штэ тий. Миний эсрэг ингээд айгүй их ингээд одоо над руу хүмүүс дайрж байгаа. Тэгтээ ингээд яг одоо нөгөө шудрах шүүгээрээ. Тэгтээ миний эсрэг ингээд хар PR-т бити автаарэ гэж мэйгээд нэг тиймэрхүү юм ярьсан. Тэгээд өөрийгөө л яриад. Би бүр гайхаад ингээд одоо энэ хүн чинь ингээд нөгөө юунд байгаа штэ, камерт байгаа штэ, шоронд байгаа штэ одоо. Тэгэд утсаараа интернет ороод өөрийгөө хараад сууж идэм бах тэ би бүр гайхаад. Сошиал медиа гэдэг юм ийм штэ тэ баг нийт ярьж байгааныхаа 40% ярьсан уу? За интернетээр одоо намайг ингээл экс министр гэж намайг одоо хүнийг бүр хүүхдийг машинаар дайрж алсан л гэж эхнэрийнхээ нүдийг гоожуулсан л гэж энэ бүгд худлаа шүү. Худлаа мэдээлэл их тааварч явж байгаа шүү л гэд. За Баашаановын хувьд болохоор ингээд сатанатын гэр бүлээс ингээд одоо уучлал гуйж нэг мухай юм болсон. Тэгээд намайг үнэхээр уучлаарай. Ерөнхийдөө бол бас ингээл юу гэж хэллээ дээ. Төсгөлт нэг амар ингээд яг шүлэх шиг үг хэлсэн. Ер нь энэ ертөнд чамайг хүртэх ирэхгүй байсан гэж сатанатад баг нэг тийм үг хэлсэн. Тэгээд шудрах шүүж өгөөрэй. За тэгээд ерөнхийдөө бол харж яхад Баашаанов Бишимбаеваас илүү хэрэгт гимшиж байгаа юм шиг харагдсан. За тэгээд яг өнөөдрийн шүүх хурал айгу богинохон болсон учраас тэр хоёрын үгийг нь таад ороод сонсч болно. Компьютераар орох юм бол нь штэ тий. Settings руу ороод нөгөө нэг сабтайтлыг дараад auto translate гэдгийг сонгоод Mongolian гэд тэгээд орчуулаад сонсч болно шүү. Би одоо нөгөө орчуулга хийсэн жоохон залхуураад байгаа. Жоохон тийм уянгалж байгаа юм их таydахгүй өөртөө. Сонсч болохгүй шүү. За ингээд энэ хэргийн талаар дахиж өөр ярих юм байхгүй. Одоо ингээд шийдвэр нь 5 сарын 10-нд гарвал тэгэл нэг рил хийгээл болоо. Би бүр амар их чөлөө мэдрээд байна. Өчтөр бол би бүр нэрээ бүр салгалаад яг ухагчижсэн. Ингээд дуусч байгаа хэр амар гоё юм ёо. Зүгээр энэ хүн нэрээ насаараа хорих ялаа аваасай.